За сайн бацгаана уу та бүхэнд өнгөрсөн 7 хоногийн товч тойм мэдээлэл болон Монгол улсын эхний 7 сарын худалдааны тэнцэлтэй холбоотой мэдээллийг хүргье. Монгол улс 2024 оны эхний 7 сард 927 тэрбум ам.долларын бол экспорт хийсэн байна. Эсвэргээрээ 641 тэрбум ам.долларын бол импорт хийсэн байна. Экспортын дүн энэ нь болохоор жилийн өмнөх дүнгээс 6.5% өссөн дүн болсон бол импорт нь өөрөө 27.6% өссөн байна. Улмаар нийтдээ бол худалдааны тэнцэл 285 тэрбум ам.долларын бол ашигтай гарсан. Нийт бол худалдааны бараа эргэлт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тэгэхээр нийт экспортын хувьд гэх юм бол экспортын 92% нь бүгд найрамд дахиад ард улс руу бол экспортлогдсон. Бүгд найрамд дахиад ард улс руу экспортлогдсон нийт бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь уул уурхайн бараа бүтээгдэхүүн бол экспортлогдсон байгаамаа. Тэгэхээр үүнээс бол юу гэж дүгнэж болох вэ гэхээр Монгол улс бүгд найрамд дахиад ард улстай хийсэн экспортын 80% нь болохоор шууд уул уурхайн бараа бүтээгдэхүүнтэй хамаарсан буюу Монгол улсын экспорт нь 80% нь хятад ард улстай хийж байгаа уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бол хамаарч байна гэдгийг бол дүгнэж болохоор байгаа. Тэгэхээр экспортын дүн сая хэлсэнчлэн жилийн өмнөх үеэс 6.5% бол өссөн байна. Үүнд юу нөлөөлсөн бэ гэхээр нүүрсний экспорт бол өссөн нөлөөлсөн. 2023 оны сарын дундаж нүүрсний экспорт бол 5.5 сая тонн байсан бол 2024 оны эхний 7 сарын байдлаар нийт экспортын дүн нийт нүүрсний экспортын 46.1 сая тоннд хүрсэн буюу сарынхан дунджаар аваа үзэхээр 6.5 сая тонн хүрч бол жилийн өмнөх үеэс өссөн байна. Энэ нөрөө бүх цаг үеийн хамгийн дэд бас үзүүлэлт болж байгаа. Ийм байдалтай байна. Тэгэхээр яг нүүрсний экспорт нь өөрөө яг хятад ард улс руу экспортлж байгаа. Бүгд найрамдах хятад ард улсын зүгээс бидний экспортыг ихээр авж байгаа бол үндсэн хоёр шалтгаан байна гэж бид харж болохоор байгаа. Эхний шалтгаан нь юу гэхээр хятадд яг нүүрс санал болгодог. Монголоос өөр голлох хоёр орн болох Орос болон Австрали улсуудаас Монгол улс нь бол дундаж үнээрээ 20%-аар доогуур бол нүүрсээ санал болгож байгаа. Нөгөөтэйгөр бол сүүлийн үед яг тээвэрлэлтийн ийм үйл явц сайжирсантай холбоотойгоор хоёр улс хоорондын худалдаа бол ихсэж улмаар бол нүүрс бол өндрөөр экспортлогдсон бол байдалтай байна. Нүүрснээс гадна нь бол хоёр дахь өндөр экспорт нь өөрөө цэсийн баяжмал байгаа. Тэгэхээр нүүрсний хувьд гэх юм бол Эрдэнэс таван толгой болон Energy Resource компаниуд бол голлох экспортыг хийж байгаа бол цэсийн экспортын хувьд бол оюутлогоо болон Mongolia Mining Corporation гэдэг компаниуд бол хамгийн өндөр экспортыг бол хийсэн бол ийм байдалтай байна. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг өөрөө 2023 онд 7% бол өсөж сүүлийн 4 жил байгаагүй хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн. Үүнд бол бас нүүрсний экспорт нөлөөлсөн. 24 оны эхний хагас жилийн байдлаар 5.6% бол өсөлтийг үзүүлчлээ. Үүнд болохоор мөн адил уул уурхайн бараа бүтээгдэхүүний бол экспорт бол нөлөөлсөн ийм байдалтай байна. Тэгэхээр энд яригдах бас нэгэн чухал сэдв нь юу байж болох вэ гэхээр энэ нүүрсний экспорт уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт Монгол улсын ард иргэдэд хүртээмжтэй байдлыг бий болгож байна гэдгийг бол бас нэгэн судалгаа шаардлагатай болж байгаа. Үүн дээр болохоор миний зүгээр юу гэж харж байгаа вэ гэхээр нүүрсний экспорт хийдэг бол хэдэн компаниуд байгаа. Эдгээрийн бол ашиг орлого нэмэгдэн зөнгөөтэйгөр төсөвчтэй улсад татврын орлого ихээр цугларна. Тэгэхээр төсөв дагсан бизнес эрхэлдэг компаниудын орлого нэмэгдэх боломжтой. Нөгөөтэйгөр төрийн албан хаагчид болон тэдгээрийн бол цалин тэтгэмж нэмэгдэх ийм бол боломжийг бол үүсгэж байгаа сайн талтай байна. Харин нөгөө эсрэг талаасаа гэх юм бол яг бусад жижиг дунд бизнесүүд аж ахуйн нэгжүүдийн хувьд гэх юм бол шууд нөлөө үзүүлэх юм эерэг нөлөө бол харьцангуй бага юм байна гэдэг зүйлийг бол ажиглаж болохоор байна гэж миний хувьд бол хараад байна. Өнгөрсөн 7 хоногт Америкийн зах зээлийн хувьд гэх юм бол S&P 500 индекс 425%-аар бол буурсан. Энэ нь бол сүүлийн 18 сард байгаагүй хамгийн өндөр 7 хоногийн бол уналт болсон байгаа. Тэгэхээр бидний хувьд юу гэж хараад байгаа вэ гэхээр жил болгоны 9 сар өөр аяга уналттай сар байдаг. Үүнийгээ дагаад ирэхэд зах зээл бол энэ циклийнхаа давтамжийг дагаад бол унж ийна гэж бол харж байна. Тэгэхээр ирэхэд 9-р сард бол уналт бол үргэлжлэх боломжтой гэж хараад байгаа. Үүн дээр нэгэн батлах нэгэн үзүүлэлт харуулад үзэх юм бол 2023 оны 9-р сард S&P 500 индекс 487% унсан. 22 онд болохоор 934% бол унсан. 21 онд болохоор бас 476% уналтыг үзүүлсэн бол 20 оны 9-р сард бол 392% уналтыг бол үзүүлсэн. Тэгэхээр ерөөдөө зах зээл 9-р сард бол унана. 10-р сард ерөөдөө тогтсон байдалтай байна. Өндөр өсөлтийг үзүүлэх бол боломжгүй. Харин 11-р сард бол өндөр өсөлтийг үзүүлэх боломжтой гэж би бол харж байгаа. Яг тэгэхээр бүх уналтууд бүх ямар нэгэн хямралтай холбоотой уналтууд 11 сард төгсгөл болсон байдаг. Та бүхэн сандживэл 22 оны 11-р сараас эхлэн бас ингээд
өндөр өсөлт бол ирснийг бол ирээд харж болно. Тэгэхээр зах зээл том зургаараа бол 9 дугаар сард унаад 10 дугаар сард тогтоод 10 дугаар сарын сүүлээс буюу 11 дугаар сарын төгсгөлөөс эхлээд бол өндөр өсөлт үзүүлэх боломжтой гэж бол харж болохоор байна. За өөр онцлог нэгэн зүйл нь юу вэ гэхээр Японы зах зээл бол унсан. За Японы зах зээлийн хувьд хэм бол юу вэ гэхээр за Америкийн төв банк буюу холбооны нөөцийн сан бол Японы төв банк хоорондын мөнгөний бодлогын зөрүү өөрөө бол багасаад байгаа. За жишээлбэл Америкийн төв банк 9 дугаар сард бол хурлаараа ерөөдөө 0.25-аар бараг бууруулах. За магадгүй 0.5%-аар бууруулах магадaltaй байвал Японы улсын төв банк бол инфляцийн тогтворч байгаатай холбоотой бодлогоо дахин өсгөх бол энэ жилдээ бол хүлээлттэй байна. Тэгэхээр Америкийн төв банк бодлогоо бууруулад Японы улсын бодлогоо өсгөхөөр бодлогын зөрүүтэй байдал бол арилна. Зөрүүтэй байдал арилснаар хоёр улсын валют хоорондын бол одоо йений хаш ам долларын эсрэг нэг өснө чангарна гэсэн. За йений хаш чангарахаар Японы улсад одоо экспортоор ам доллараар орлогоо олдог компаниуд ашиг орлого буурах тийм хүлээлт нэмэгдэж байгаа учраас л зах зээл унсан байдалтай ийм зүйлийг бол онцлог болохоор байна. За тэгээд ерөнхийдөө бол Америк, Европ, Япон, Хятад зэрэг Монгол зэрэг зах зээлтэй холбоотой тахимл хэлбэрээр та бүхэн имэйлээрээ хүлээн авч урагшаарай. За анхаарал хандуулсанд баярлалаа.